За тэгээ энэ асуудал бас чухал асуудал. Тэгээд энэ арга барааллын тогтоол гаргаж ирэх гэж бодож байна. Дэмжиж байгаа. Тэгээ энэ барилга бариад бүр сурцсан хэдэн компани байх шиг байна. Чадахгүй байж баахан тэнд ажил авдаг. Тэгээд дутуу орхио хайдаг. Тэгээд төсвийг нэмж авна гэдэг байдлаар тавьдаг. Тэгээд энэ дэр нь хариуцлага тооцсон асуудал байна уу? Одоо улсын хэмжээнд хичнээн компани хичнээн тендерийг авдаг. Бүр ингэдэг тендер аваад сурцсан. Тэгээд энэ өөрөө цаанаа бол татвар төлөгчдийн мөнгө байж байдаг. Цаана одоо иргэд олон нийтийн байгууллага одоо олон хүмүүс бол хохирдог юм асуудал байж. Тийм учраас энэ дээр одоо энэ хариуцлага тооцож байгаа юм байна. Компаниас солиод тусаад байт юм бэл. Зарим нь бол хар жагсаалтанд оруулдаг ийм одоо хичнээн компани байна уу? Хуу хүнийх нь хувьд тэр эцсийн өмчлөгчийн хувьд бол одоо дахиж тэр тендер бараа үйлчлэгээ авахгүй болох юм хариуцлагын асуудлыг бол давхар оруулж ирэх хэрэгтэй гэж би бодож байгаа юм. Энэ тогтоол дээр нэмэлт одоо оруулаад. Тухайлбал би одоо сая Хүсгэл аймаг гэхэд одоо 100 ортой хүүхдээ одоо эмнэлэг гээд 6 жил болж байна гэж байна. Тэгээ одоо ашиглалтанд оруулахын тулд яах вэ гэхээр 3 өлөө 4 тэрбум гээд нэхээс утсан. Тэр одоо яг юу болж байгаа юм бэ? Хуучин эмнэлэг нь актанд орчихсон учраас яаж яах вэ гэхээр байруу түрээслээд энэ тэнд нөгөө байр түрээслээд эмнэлэг нэг аймгийн төвөөрөө энэ бол иргэдэд одоо асар их ачаалал хүний амь настай хүртэл холбоотой асуудлууд үүсэж байгаа шүү дээ. Зориултын бус байрууд дээр жижиг одоо газруудаа түрээслээд. Тэгээ сайн намайг очих хоёр энэ асуудлыг одоо шийдэж өгөө гэж тавьчихсан. Тэгээ магадлагаагаар оруулах энэ юу болгох ингээд тавьчихсан. Тийм учраас энэ асуудлыг бол одоо яг хизээ шийдэх юм бэ? Алслагдсан бүс нутаг олон хүн амтай. За тэгээ хажуугаар нь одоо энэ аялал жуулчлалын бүс юу эхлэхээр маш олон ачаал нэмэгдэж орж ирдэг. Хөвсгөл нуурлага өгөхөд одоо олон мянган жуулчид одоо явдаг. Гадаад дотоодын одоо хүмүүс хамгийн ойрхон одоо эмнэлгийн тусламж үйлчлэхээр одоо Хүсгэл аймгийн нэгдсэн эмнэлэг бол байж идэг. Тийм учраас энэ асуудал дээр бол одоо яагаад энэ компани зогссон юм бэ? 6 жил зогсож байна гэдэг чинь одоо эмнэлгийн барилга шүү дээ. Энэ жилийн одоо төсөв дээр орох юм уу, гүү юм уу, яах юм? Юун дээрээ гацчаад байгаа гэдэг дээр бол хариулт өгөхийг хүсэж байна. А дээрэс нь энэ хүлээж авж байгаа энэ комиссийн бүрэлдэхүүн тухайлбал сургууль гэж бодох юм бол тэр сумын иргэд гэдэг юм уу? Тэр дүүргийн иргэд гэдэг юм уу? Хүүхдээ сурах гэж байгаа тэр эцэгхийн төлөөлнө гэдэг юм уу? Ийм имийг нь комисс момсд нь оруулаад явцын хяналтыг хийж тавьж болдоггүй юм уу? Тэгэхгүй бол одоо ингээд тэр ерөөсөө нүдэрээ хараагүй, бээрээ хаагаагүй тэгээд очиод нэг ажилласан болд юм шиг байгаа. Тухайлбал одоо Хүсгэл аймгийн эмчилэл төмс сум ихэд бол сургуулийн ингээд ашиглалтанд автсан. Комисс хүлээгээд автсан. Төсөв татагдах гээд байгаа учраас одоо комиссэнд бошоохон хүлээгээд авчиг гээд автсан. Одоо үндсэндээ яаж ийм нөхөр 2 тэрбум төгрөг шаардлагатай гэдэг одоо гадны төслөөс гуугаа сууж ийн л да. Сургуулийнх нь одоо бараг 100 жилийн ойн болж идэг. Сургууль нь ашиглалтанд ороогүй 7-8 жил болж идэг гэдэг. Гэх мэтлэн Монгол улс орон даяар суурийг босгоод тавьчихсан асар их хэмжээний үр ашиггүй. Бараг одоо энэ чинь мараалын илтгэгдэлд ороод үндсэндээ тэр барилга байшин өргөжлүүлж барьсан ч гэсэн үндсэн суур хийц бүтээцэд нь өөрчлөлт орчихсон юм зүйл байна. Тэгээ одоо энэ тогтоолын төслөөр бол одоо магадгүй зарим нь хувьчлах хүртэл арга хэмжээ авъя гэж байна. Тэгэхээр яг ийм одоо шаардлагатай хичнээн компани байгаад байгаа. Авах найдвар хэр байгаа. Эсвэл одоо зориултын өөрсдөд эмнэлэг барих гэж байгаа дуусахгүй юм чинь одоо тэгээд хувьчлаад оронд нь одоо эсвэл зочд буудал болгоё гэх юм уу яах юм. Тийм учраас энэ тал дээр бол одоо манай сангийн ам болон барилга хөгжлийн төвүүд энэ дээр одоо ямар хариуцлага арга хэмжээ авах юм бэ? За. Наранбаатар дарга хариулах уу? За барилга хөгжлийн. За сангийн ам 4-р ажил хэсэг. Эрдэнэт шин асуултанд хариулъя. Сангийн ам хөгжлийн санхүүжилт хөрөнгө оруулалтын газар дэлгэрч аргал. За одоогор бол яг хар жагсаалтын хувьд бол тендерийн тухай хуулийн хувьд буюу яг энэ хуулийн дагуу хар жагсаалт гаргах асуудал явж байгаа. Тэгээд процесс нь бол захиалагчаас яг гэрээний үүргийн мэдээлэл ирүүлээд ерхий байцаагчийн дүгнэлт дээр хар жагсаалт гардаг. Одоогор 124 компани байгаа. Үүний 74 нь бол гэрээний үүргийн биелэлтэй хангаагүйгээс хар жагсаалтанд орсон байна. За Хүсгэл аймгийн хүүхдийн эмнэлэг бол 2020 онд анх 8.7 тэрбумын өртөгтэйгээр 22 онд дуусгаар анх төсөв тусгагдсан. Эрүүл мэндийн яам худалдаа авах ажиллагааг зарлж гэрээсэн захиалагчийн нэлтийг бол барилгын хөршин төв хяналт тавьж байгаа. За тэгээ үүнээс хойш төсөл дуусахгүй 23 онд дахиад 10.5
5 тэрбум болсон байгаа. Одоо бол санхүүжилтэн дээр төсөв талаасаа бол энэ төсөл төр олгох бол үлдэгдэл санхүүжилт байхгүй. Төсөл яг ингээд гаццсан. За тэгээд үлдэгдэл санхүүжилтийг бол нөө улсын комисс ажилласны дараа бид нар гэрээний үнийн дүнгийн 10%-ийг олгодог юм журамтай комисс ажиллаагүй тохиолдолд өгдөггүй. Тийм учраас барьцаа өрнгийн дансанд үлдэгдэл санхүүжилтанд байгаад буцаага төвлөрсөн ийм хаана. За одоо энэ дээр яг зураг төсвийн өөрчлөлтийг ч юм уу нэмэлт санхүүжилтийн асуудал байгаа бол холбогдох хуулиудаараа явдаг. Тухайлбал дуусах шаардлагатай одоо нэмэлт санхүүжилтийн асуудлыг энэ имлэгийн барилга дээр бол тавьж байгаа хоёр төрлийн хяналт буюу зохиогчийн хяналт байгаа. Өөрөөр хэлбэл зураг төсөв зохиосон газар яг энэ ажлыг дуусгахад ер нь ямар процесс хийгдгийг анханасаа ямар ажил төлөвлөлөөд юу дутуу байгаа дээр зураг төсөв хийгээд эрүүл мэндийн яам өөр энэ хүсэлтэд барилгын хөршийн төвд хөргүүлээд барилгын хөршийн төв магадлал хийгддэг. Төсөв бол төсөв талаас бол бид нар зөвхөн төсөв санхүүгийн хяналтыг хэрэгжүүлнэ. Тэгэхээр энэ магадлал ирээд үүн дээр аудит хийгдчихэж одоо яг үнэхээр энэ нэмэлт санхүүжилт гарсан үгүүдээр тогтоогдсны дараа л төсөв тусгах асуудал яригдана. За энэ төсөл дээр бол одоо ингээд төсөв дээр тавих үлдэгдэл ч юм уу зөрүү санхүүжилт бол одоогор байхгүй байна. За дөрөвдүгээр хариулъя. За барилгын хөгжлийн төв ерөнхий инженерийн хоригл Эрдэнэт гишүүний асуултанд хариулъя. За барилгын хөгжлийн төв бол 2018 оны 51-р засгийн газрын тогтоолоор бол төрийн захиргааны байгууллагын 10 чиг үүргийг хэрэгжүүлж байгаа. За энэ чиг үүрэг дотор бол улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжиж төсөл арга хэмжээнд дээр захиалагчийн хяналт хийх энэ үйл ажиллагаа байдаг. За захиалагчийн хяналтыг бол манайх бол одоо холбогдох дүрм журмын хүрээнд 19 оны 180 дугаар тогтоол барилга байгууламжийг захиалагчийн хяналтыг энэ дүрмийн хүрээнд бол хяналт тавьж ажиллаж байгаа. За гишүүдийн асуусан яг тэр хөвсгөлийн эмнэлгийн барилгатай холбоотой ажил бол үнэн 6 жил үргэлжилж байгаа орой онд эхэлсэн ажил. За бас ковидын үед арьс учраас нэмэлт ажил бол гарсан байгаа. Төсвүүдээр бас зарим ажлууд бол орхигдсон. Ингээд бол нэмэлт ажлын төсөв 2020 4 онд хийгдсэн. Ингээд одоо энэ төсөвт нэмэгдсэн энэ ажлын хөрөнгө шийдвэрлэгдүүл ажлаа дуусгана гэсэн компани бол ийм. За Эрдэнэт гишүүд тодруулж асууя. Одоо энэ нэг барилга барихад ард түмэн бол энэ эмнэлэг хэзээ ашиглалтанд орох вэ гэдгийг маш тодорхой юм асуудаг. Тэгээ сангийн ам болохоор барилгын хөгжлийн төвөнд комисс ажиллуулад комисс нь болохоор магадлагаа саналаа оруулаад тэгээ ноос түүж нөгөө найзаагаа аварна гэдэг шиг л юм тавиад байдаг. Тэгэхээр та хэд одоо яг энэ асуудлыг сангийн амтайгаа ирээд комисс нь ажиллаагүй юм уу? Магадлагаа хийлгээгүй юм уу? Саналыг явуулаагүй юм уу? Тэнд чи одоо хүний амнаас эрүүл мэндтэй холбоотой томоохон эрсдлүүд гараад хэлсэн байгаа энэ үед нь одоо ингээд сууж идэг. Тэгэхээр барилгын хөгжлийн төвн гэдэг юм барилгын яамны ажлыг хийгээгүй юм уу? Эрүүл мэндийн яамны ажлыг хийгээгүй юм уу? Эсвэл сангийн яамны ажиллаагүй юм? Та яг эсрэгээрээ өөр өөрийнхөө тэр санхүүжилтийн шийдэгчүүл одоо бид энийг оруулах гэдэг. Нөгөө тал нь болохоор барилгын хөгжлийн төвн саналаа оруулаад магадлагаа хийлгээд өгөх юм бол бид нэг юм шийдэе гэдэг шүү дээ. Одоо энийг хийх хэрэгтэй юм байна. За дөрөвдүгээр ажлыг хариулъя. За түрүүн бас хэлсэн төсөв нэмэгдэж байгаа бол ер нь нэг 4-5 шалтгаан байгаа тийм шинжилсэн төсөв нэг маягийн зураг дэлгүүр гардуулах нэмэлт ажил өөрчлөлтийн ажил гэсэн иймэрхүү үндсэн 5 шалтгаанаар бол төсөл бүртгэгд өөрчлөлт орж байгаа. За таны асуусан ажил дээр бол одоо магадлал бол хийгдсэн. Тэгээ одоо бол энэ төсвийн ерөнхийлөн захирагч буюу захиалагч тал өөрөө төсөв суулгах асуудлаа шийддэг. Барилгын хөгжлийн төвийн хувьд бол одоо яг батлагдсан зураг төслийн дагуу бол одоо тухай бүрд нөөшөтний хяналтаа хийгээд явж байгаа. Гарсан алдаа зөрчил дутагдлыг бол одоо тухай бүрд нь бичгээр болон амаар сануулж за мөн бол бүр үүрэг даалгавар биелүүлэхгүй бол захиалагчид бас бичгээр хариуцлага тооцоолохын асуудлыг бол одоо тухай бүрд нь тавиад явдаг. За бүр боломжгүй бол одоо гэрээ цуцлах энэ саналыг ч хөргүүлдэг. Мөн харж ихсалтанд оруулж өгөөч гэсэн. Бас энэ өсөлтөө бол тухай бүрд нь явуулж одоо яг л одоо дүрм журмынхаа дагуу хяналтаа тавиал ингэж явж байгаа.